За бүгдээрээ манай урланд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр болохоор модоо сонгоно. Ямар модоор хийх үү, те? Модны хатаалт одоо ямархуу үн цэнтэй хуур хийж байгаагаас хамаарат хэдэн жил одоо хатаасан мод гэдэг ч юм уу. Ингээд бас нарийн сонголтууд байдаг байгаа. За тэгээ би нэлээд олон төрлийн модоор хийхээр ингээд зорьсон. За энэ банз бол ингээ 90 хос гэж байгаа энэ байгалийн тийм хээтэй мод. Энийг бас олон жил ингээ хадгалсан маш чанартай одоо хатаагцсан мод. Тэгээ эндээс би морин хуурныхаа иш толгоог гаргаж байгаа. Хийл хөгжим хийдэг одоо кулиан гэдэг бид нар яг хэлдэг агч мод байж байгаа. Бас үнтэй энэ Америкаас бүр миний нэг таньдаг найз одоо яг хийлийн үйлдвэрээс ингэж надад захиалж авч ирүүлсэн. Тэгээ би онцгой хуур гэдэг нь энэ материал нь хүртэл онцгой байх юм аа гэдгийг л та бүхэн маань маш сайн ойлгох хэрэгтэй. За энийгээр бол ингээд хажуу араа хийн. Тэнд цагаан зандан гэдэг мод байна. Энэ болохоор ингээ үнэртэй. Энийгээр ерөнхийдөө одоо би ширэн цартаа хуур хийх гэж байгаа. Бас Монгол уламжлалаа дагаад тэгээд бас алт мөнгөнд тоног орхиж байгаа учраас арьсан цартаа хуур гэж илүү гоё зогцож өгнө гэж бодож байгаа. За тэгээд энэ цагаан зандан модоор царныхаа дотортлыг маш нэмэх ингээ доторлно. Тэгэнгүүт тэр хуур ерөөсөө ингээ байнгын тэр үнэр ингээ байж байна. Тэр анхлын сайхан үнэр чи өөрөө нөгөө жинхэнэ жавар үргэхэд одоо зогцно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр альва нөгөө нэг энергийг үнэрээр ингээд засч болдог байна, дуу ихшгээр засч болдог байна, амтаар засч болдог байна. Тэгэхээр нэгсэндээ үнэртэй ихшгтэй ийм хуур хийх гэж байна. За тэгээд дараагийн мод нь бол энэ ишин дээр грип гэж улаан юм уу хар модоор наадаг. Би тэгээд нөгөө алт мөнгөнд тоног орж байгаа учраас энэ улаан зандан модоор одоо ишнийхээ хүртэл ийм наалт хий гэж бодлоо. Грип гэж бид нар хэлдэг юм мэргэжлийн хэлнэ. Тэгээд энэ бол бас би одоо бараг 10 хэдэн жил хадгалсан юм мод байгаа. Бас ийм хар модоор одоо чимэглэлүүдийг хийн. Хар мод бол нэгсэндээ байгаль дээр бараг чулуужсан мод гэж ойлгож болно. Маш урт настай ийм мод байдаг. Одоо халуун оронд ургадаг хамгийн төсвөртэй мод гэсэн үг. Тэгээд нэгсэндээ энэ 5 төрлийн модоор хуураа бүтээж байгаа гэсэн үг. Хар мод, улаан зандан, цагаан зандан, за агч мод, хус мод гэдэг. Ер нь бол Монголын морин хуурын хамгийн тохиромжтой мод нь хус мод байдаг. Тэгээ би энэ маш үнцэнтэй хуур хийх гэж байгаа учраас ийм одоо гаднаас ирдэг моднуудыг бас оролцуулж байгаа. За ингээд өнөөдөр челленж 2 дахь өдөр өчигдөр би мод материалаас сонгосон. Өнөөдөр эсгүүрээ хийнэ. Оонон гэд миний бас нэг гаргасан загварууд ийм урт хүзүүтэй. Тэгээ ширэн цартаа хууранд их гоё зогцдог. Ер нь бол яг нөгөө монголчууд юм урт хүзүүтэй морийг нөгөө гоонон гоохор гэдэг янз бүрээр нэрлэдэг байсан. За тэгэхээр энэ чихийг дагаад одоо ингэ ширхэг байж ивэл нөгөө хугарах магадлал арай буурж өгнө гэсэн үг. Тэгэхээр аль болох хуураа яаж бат бөх хийх вэ? Энэ мод маань өөрөө бас зүгээр ийм шулуун ширхэгтэй биш. Нөгөө ийм хээтэй мод учраас тал тийшээ ингэ ширхэх нь бол байж байгаа учраас тэрэн дээр айгүй их тооцоолж иж зурнаа гэсэн. За тэгэнгүүт одоо эндээс нь би ишээ гаргачих. За би тэгээд энэ шулуун иштэй хуур ягаа хийж байгаа гэхээр энэ толгооны доор нэг сайхан алтан гэргээ хийн гэж бодоод ийм ишин шулуун. Тэгээ ер нь ширэн цартаа ууранд гоё шулуун иштэй гоё зохицдог. Ер нь бол уламжилт манай монголчуудын яг олон 100 жилийн ингээд морин хуурны зураг хөрөг одоо үе дамжиж ирсэн хуурнуудыг хараад ахаар ер нь бол ийм шулуун иштэй хуур нэх гоё харагддаг байгаа. За энэ бол яг манай стандарт хуурны одоо шовлон. Тэгээ эндээс гэд эсгүүрээ ингээд залгаад авчнаа гэсэн үг. За ингээд ишний ерөнхий эсгүүр ингээд болсон. За одоо энэ агч модоор би морин хуурныхаа арыг тэгээд хажууг нь ингээд хийх гэж байгаа. За энэ ингээд арны юм шовломыг тавиад зурнаа гэсэн үг. За тэгээд энэ мод маань ямар нэгэн одоо цууралт мууралт байна уугүй юу гэдгээ эхлээд бас шинжин. Тэгээд яг энэ долгионтой хэсгээс ингээд гаргаад тэгээ энийг ингээд хоёр хуваангууд одоо хоёр талын юм ар маань
бэлэн болно гэсэн үг байхгүй. За энэ хэсгээс нь одоо би нөгөө хуурны хажууг хоёр талын хажуудлыг гаргана. Зах хэсэг ороод ирсэн. Тэгэхээр тэрийгээ бас ингээд яг гоё тооцоолж гаргаж яваад зурнаа гэсэн үг. За энэ бас хөрөөний ирээд нэг тооцоолно. За энэ ширэн цар бол энгийн царнаас бас жоохон том байх хэвээр. За ингээд ар хажуу. Одоо дээд хэсгээ гоё ирээн хэсгээс л гаргаж өн. Доод хэсэг бол харин заавал модны ирээн гэхгүйгээр цулгаа газраас нь гаргачих болно. Яг би зүгээр энэ нөгөө аль болох модныхаа уран хэсгийг харуулах гэдэг. Тэгээд ингэж хэсгэж байгаа. Эндээс бас дараа нэг морин хуурны ар гарна ч юм уу тооцоолно гэсэн үг. За ингээд хуурныхаа царны эсхүүрийг ингээ хийсэн. Хутгаар ингээд зоронгуудын яг юм гавар шиг өнөртдөг. Эннээс одоо маш нэмгэн зүсэд яг энэ мөх юуныхаа дотортлыг хийн. Тэгэнгүүт морин хуур маань ингээд дотроо царн дотор анхлын өнөртэй. Энэ бол яг ингээ би голоор нэг хоёр ингээ хоочих. Тэгээ энийгээ дахиад хоёр хуваах гэсэн. Ингээд дөрөв хуваагаад нэгсэндээ царны дотор тал маш гоё анхлын үнэртэй юм зандан мотор хийгднэ. Тэр хөгжим урлна гэдэг бол маш их нөгөө тооцоолж хийдэг. Модоо мэдрэн тэгэхгүй ингээ машин шиг ингээ зүгээр шууд ямар ч модоо мэдрэхгүй хийх юм бол тэр хөгжим бас учир дутагдaltaй болно л гэсэн үг. За ингээд хуурныхаа да харыг хийх модоо ямар ч хөрөөдлөө. Хараа энд ингээд зүсгэж байгаа. За ингээд челленж маань 3 дахь өдөр үргэлжилж байна. За ерөнхийдөө нөгөө материалуудаа эсгээд зарим хагас ингээ боловсроод гараад ирсэн. Одоо энэ дээр одоо нэмэлт одоо жишээлбэл энэ нишний энэ илгэн дээр юм грип мод наан тэрийгэ наахын тулд гоё гараараа одоо яг ном морин хуурны иш бас тодорхой хэмжээнд номтой байдаг. Тэр мэрийг бүгдийг тохируулаад тэгээ грипээ наанаа. Гурав дахь өдрийн ажил маань үргэлжилсээр байгаа. Өнөөдөр болохоор хуурныхаа арыг ив дарна гэж нэг ажил байдаг. Яг энэ модыг одоо нэг торгоны хээ нийлүүлнэ гэдэг шиг яг энэ хээг нь гоё нийлүүлэх ёстой. Дээрээс нь ямар нэгэн зай завсаргүй маш цэвэрхэн наах ёстой. Тэхийн тулд ив дарах бол бас морин хуурын чухал хэсэг байгаа.